За бонд Тесо корпорац бондоос санхүүжилт аваад тэр чинь ингэж яригдсан. Хуураас үний үйлдвэр байгуулна гэж бондоос санхүүжилт аваад үйлдвэрээ байгуулахгүйгээр тэр мөнгө авч идэнгүүтлээ гаднаас зүгээр хуураас үзүүгët эхэлсэн гэдэг. Үйлдвэрээ байгуулаагүй гэсэн билүү? Тэр их одоо мартчих. Тий. Тэгэхээр одоо яг хуураас уу импортлдог юм уу? Ер нь манай та нэг мэрэгжлийн хүн байна энийг ойлголтыг өгчөөч. Манай хэрэглээ зах зээл ямар байдгийг. За хэрэглээ бол манайх чинь сүүн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж чаддаггүй бол орно шүү дээ. 30 60 сая малтай 3 сая хүнтэй гэдэг мөртлөө эн чинь өөрөө манай эдийн засгийн чадах төрийн бодлого ямар төвшөнд байгааг л харуулж штэ. 60 сая малтай тэрнээс авж байгаа шишин 3 сая хүнийг хангадаггүй эдийн засаг хийм бүтэц зохион байгуулчихлаа штэ. Гэтэл тэр 300 сая хүнтэй Америк орн чинь 300 сая хүн хангачаад дэлхийн бараг 50%-ийг хөдөөж хуугаар Америк дахианы гоё, Америк улаан буудаа бүх зүйл. Тэгэхээр манайх энэ төрийн бодлого талаасаа ямар юм хийчихэд байгаа, ямар бүтцтэй орн бэ гэдг нь бол харагдаж байна. За дахиад нэг бонд ер нь энэ нэг төлгийн нэвтрүүлэг гарсныг би бас их олзуурхаад байгаа. Их олон юм тайлбар өгч. Олон юм тайлбар өгчээ. Дахиад ингээд тэгэл бонд гэл юм биш тийм 9 журал юм биш тийм тэр чинь босч аваад аль нэг тим юм хэлэх гэхээр одоо нэг тийм нэг өстой нөгөө боргосон нохоо бүрлүү чулуу шидлээ гэдэг нь болдгийн болов уу гэд за яршигтайгаа хаях юм. Зүгээр байхаар атгаад байдаг. Тэгэхээр одоо энэ дээр нь бас энэ бүгдийг нь хэлж авъя. За Тесо бондоос мөнгө авсан. Түрүүн чи тайлбарыг хэлчихлээ шүү дээ. За тэгэхээр энэ чи одоо 2012-3 оны үед манайх энэ хуурас үний үйлдвэр гэдэг зүйл энэ зурган дээр. За энэ бол дахиад тэр үйлдвэр чинь бүр том үйлдвэр бариад энэ дахиад шал өөр технологийн том үйлдвэр барьсан зураг харагдаж байна л та. Бариад ингээд Аржины банкн дээр судалдагдаад явж исэн голомт банкн дээр баг. Голомт банкн дээр судалдагдаад явж исэн чинь голомт банкны зүгээс за манад биднэрт энэ экспортыг дэмжих чиглэлээр ийм тодорхой хэмжээний санхүүжилт одоо энэ төрийн байгууллагатай холбоотой санхүүжилт манад орж ирж байгаа. Энийг ингээд авах шаардлага хангасан аж ахуй нэгж байхгүй байна. Танах төсөл ингээд бэлэн болцсон, баг урьдчилгаа хийгээд төхөөрөмж ирж байгаа төсөл та нар энийг энэ зээл рүү шилжээч. Тухайн үед. За тэгээд одоо яг зээлийн гэрээ нь энэ байна л да. Манай тэр нөхдүүдийн яриад байгаа 5 7 тэрбум гэдэг байгааг энэ 5 тэрбум 2 тэрбум төгрөгийн 2 тусдаа гэрээ юм байна лээ. Энэ зээлийн гэрээн дээр бид нар хөгжлийн банкнаас бондын зээл гэж нэг төгрөгийн зээл аваагүй. Энэ арилжааны банкнд голомт банкнд Тесо судлагчаасан зээлээ үргэлж судлагдаад голомт банкнд Тесо арилжааны банкны Арилжааны зээл аваад зээл барьцаагаа таваад зээл аваад тэгэл явсан. Одоо жишээ нь энэ дээр бондоос бол санхүүжилт авах. Тэр юу н тэр экспортыг дэмжих чиглэлийн санхүүжилт нь голомт хөгжлийн банкнаас авсан шиг байна лээ. За тэрийг яаж олох нь бол тэр банкны асуудал байна. Бид нар банкны өмнө бид нар үүргээ хүлээгээд одоо жишээ нь энэ дээр ингэж байж байна. Энэнд бол гэхдээ голомт банк л тайлбарыг хийх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ голомт банк нанаас асууж болох байх. Одоо энэ дээр энэ голомт банкны тамга тэмдэг, Тесогийн тамга тэмдэг. Энд хөгжлийн банктай бид нар нэгч гэрээ хилцэл хийгээгүй. Хөгжлийн банкн дээр Тесо зээл авсан баримт нотолгоо тэнд очиж бид нар манад зээл өгөөч гэж тамга дарсан, гарын өсөх зурсан зүйл байхгүй. Зээл авж байгаа юм чинь эргэн төлөлтийн хуваар граф гэдэг нэг юм гарнаа да. За 2014 оны 1 сараас эхэлсэн юм байна. 13 оны 12 сард гэрээ хийгдсэн шүү. Ингэж яваад зээлийн төлбөр нь 17 оны 11 сарын 20-нд дуусах ёстой. 17 оны 11 сарын 20-нд энэ хоёр зээлийн төлбөр дуусах ёстой. Энэ хоёр нь яг графикаар би түрүүн банкны хүү зээлийг нэг ч хоног хоцруулдаггүй гэж хэлсэн шүү дээ. Энэ яг энэ чиглэлээр л яваад дууссан. Тэгэхээр энд тэр бондтой холбоод биш бид нэр арилжааны банкнд барьцаагаа тавиад зээлийн хүүгийн зөвшөөрөөд аваад төлөөд дууссан зээл.